За яг одоо нийслэл Улаанбаатар хотод 12 цаг болсон байна. Та бүхний харж байгаагаар төрийн ордны баруун хаалган дээр иргэд бол ерхий сайд оюун эрдэнэт шаардлага хөрвүүлэхээр ирсэн цугласан харагдаж байна. Тэгэхээр за яг ямар шаардлага юм бэ, ямар хүмүүс юм бэ гэд анзаарах юм бол за энд одоо тусдаа иргэд төрийн бас байгууллагууд за төрийн банкыг ховчлолгүй за ашигын бас ядуурлыг бууруулах банк болгоё гэсэн ийм шаардлага байхад за нөгөө хэсэг нь бол ард түмний хурлыг хурдтуулъя гэсэн одоо ийм шаардлагуудыг бол хүргэж байгаа юм байна. За энэ мэтчлэн за иргэд бол төрийн ордны гадаа за ерхий сайд болоод ерөнхийлөгч за холбогдох хүмүүст бол шаардлага хөргүүлдэг ийм дүр зураг бол тогтмол харагддаг. За гэвч болоод биелээ олдоггүй. За шаардлагынхаа хариу 15 хоногийн дотор авна гэдэг боловч за шаардлагын хариу ирдэггүй. За юу басна мэдэгдэхгүй ингэж таг чиг өнгөрдөг байдал анзаарэгдэж байна. Өнөөдрөөс эхлээд 15 хоногийн хугацаанд гэж байгаа юм. Тэгээ бидний гол шаардлагын зорилго нь юу гэхээр төрийн банкыг ховжлохгүй. Энийг одоо ядуурлыг бууруулах банк болгож зохион байгуулж ард иргэдэд баг хүүтэй болон хүүгүү зээд олгоо гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Энэ үеэр бас нэг иргэн өөр нэг шаардлага хөргөлж байлаа. Тэрээр шаардлагынхаа хариуг өдөр бүр ирж нэхэмжлэн тэгээд нэмэргүй бол нийгмийг хамарсан хөдөлгөөн зохион байгуулах болно гэдгээ хэлж байлаа. 1 сарын 24-нд ерөнхийлөгч Баттулгын нэрээр 2 сарын 2-нд ерөнхийлөгчийн нэрээр тус албан бичгнүүд хөргүүлсэн. Тэгээ энэ бол энэ гол агуулга нь юу гэхээр монголчууд одоо тусдаа тэмцээд олон жил боллоо. Одоо энийг бөөгнүүлээд нэгтгэхэд энэ ард түмнийхээ хурдаар хилэлцэж энэ буруу зүйлээ нэг ядгаж салгаж авъя гэсэн юм. Нийгмээ байгуулж чадаагүй өслөд одоо энэ Монголын ард түмэн юм ядуурд ороод ийм сүрхий боллоо. Тэгээ одоо энэ алдаа оноогоо 30 жилийнхаа алдаа оноог засч ард түмнээрээ хуралдуулъя. Энэ дээр одоо ерөнхийлөгчдөө өөрийнхөө их мэдлийн хүрээнд тодорхой захирамж шийдвэр гаргаж энэ ард түмнийхээ хурдлыг дэмжиж хамтарч ажиллаач гэдэг ийм юу шаардлага хөргүүлсэн юм аа. Энэ мэтчлэн иргэд шаардсаар бүгд л шаардлагынхаа үндслийг бичсэн алтан бичгтээ төрийн ордны гадна харуулсан зогсноо. Шаардлага хөргүүлдэг гэвч үүнийг нь хүлээж авч асуудлыг энийг тийш болгож байгаа нь өдрийн очиг цөөн байгаа нь харамсалтай.